Hey сайн мэцгэн юу яцгаана? Red байна. За тэгээд хэдүүлээ өнөөдөр их бичлэгээр зүгээр геймплейс арай өөр зүйл хий гэж бодлоо. Тэгээд тэр нь юу вэ гэхээр хэдүүлээ ийм гоё сетийг угсарцгаая. Lego City 60387 гэдэг ийм сет байгаа. Тэгээд хэдүүлээ үүнийг угсарцгаая. Нэг ийм гоё оффроуд машинтай. Тэгээ хоёр мини фигүртэй. Тэгээд тэр нь хоёул гоё дуудаа. За тэгээд нэг ийм гоё машинтай. Тэгээд хойдолт нь болохоор иймэрхүү зурагтай те. Вау. Нэг алт машин ямар гоё юм те. Том дуудаа. За тэг нэг иймэрхүү сет байна. Тэгээд энэ хоёр болохоор хос юм шиг байна. Хос юм уу найзууд юм мэдгүй. Тэгээд лацтай байгаа. Тэгээд би энийг хөдөлж аваад 2 сар хадгалсан. 2 сар хадгалаа. Өнөөдөр л бичлэг хийх боломжтой болж байна. Тэгээд хэдүүлээ бичлэг рүүгээ орцгоё. Өөх ямар хатуу юм бэ? Би бүр амар хүчтэй дараад байгаа шүү дээ. Өөх.
Тадаа. Зя хэдүүлээ эвлүүлээд дуусчлаа. Тэгээд юм гоё бамбалцдаг. Тэгээд нам дээр нь одоо өөр юм байхгүй шиг байна. Тэгээд эвлүүлээд дуусчиж за тэгээд урд дугуйнууд нь ингэж бамбалцдаг. Тэгээд уртлын тусдаа ингэж хөдлөх боломжтой. Тэгэхээр таны хүүхэд эсвэл бидний дүү нар маань айгүй хөргөн тоглох боломжтой. Тэгээ хойдолтой ингээд дугуйнуудаа тогтоогоод ачаад явах боломжтой. Тэгээ зааж дугуйнууд нэгдэх. За ингээд тий. Вау, хөөрхөн бас 2 дугуйгаас хөөрхөн ач авчин. Тэгээд ийм хөөрхөн campfire та. Bonfire гэдэг үстэй. За тэгээд ийм хөөрхөн майхантай. Тэгээ манай 2 мини фигүр. Тэгээд эмэгтэй нь болохоор зураг авах их дуртай юм шиг байлээ. Тэгээд зурагтаа. Тэгээд залуу нь болохоор хөр зорьцсон. Яах ч байгаа мэдэхгүй. Тэгээ хөр зорьцсон. Хэдүүлээч хүрцгийг нь хатайхан бариулаад. Тэгээд ингээ малгайг нь буруу олж тээж бас жоохон те. Хөөрхөн. Тэгээд хойно нэг юм тийм одоо юу гэмдээд одоо байгалыг нь үзүүлсэн зүйл гэх юм уу та тий. Тэгээд тэндээ нэг хөөрхөн туулаатай. Тэгээ бас хилэнцтэй. Тэр хилэнцгийг харж байна. За тэгээд нэг иймэрхүү байдлаар ингээд хийгээд дуусглаа. Тэгээд ерөнхийдөө бол надад амар гоё таалагдсан. Машин нь бол их гоё юм байлээ. Тэгээ машин нэлээд том шүү за. За тэгээ мини фигүр нь болохоор ийм байна. Тэгээ эмэгтэй мини фигүр. Тэгээ зургийн аппараттай, цагаан малгайтай, тэгээ хөөрхөн пони тэлтэй. Тэгээ нэг ийм мини фигүр байна. Тэгээд эрэгтэй нь болохоор энэ. За эрэгтэй нь болохоор нэг юм уул хадны зурагтай, ийм цамцтай. Цэнхэр малгайтай, сарвчтай малгайтай, тэгээ хөөрхөн гоё сахалтай, тэгээ хойноо тийм улаан цүнхтэй. Тэгээд нэг юм хөөрхөн залуу байна. За тэгээд дугуйгаа унахаараа нэг иймэрхүү харагдана. Тэгээд ерөнхийдөө бол дайжгүй шүү. Тэгээд мэдээж хамгаалтын дуулгаа өмсцэн. Тэгээ хамгаалтын дуулгаа өмсчиж замаараа гоё явна шүү дээ. Уи янагаал. За тэгээд иймэрхүү эмэгтэй мини фигүр нь болохоор иймэрхүү. Тэгээ дугуун дээр болохоор иймэрхүү тогтдог. За тэгээ ийшээ тавьчаад хэдүүл эрэгтэйг нь үзье. За эрэгтэй нь болохоор иймэрхүү байна. Тэгээд эрэгтэй нь болохоор оранж дугуйтай. Монононононона. Мациклонц юм шиг тий. За тэгээ нэг иймэрхүү байна да. За тэгээд энэ хүү бичлэг бол миний bucket list-д нэлээд удаан байсан бичлэг. Тэгээд юм гоё лего бичлэг хийхийг хүсэж байсан. Тэгээд юу гэсэн нэг хүслээ бас биелүүллээ. Тэгээд та бүхэнд энэ бичлэг таалагдсан юм бол доор комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд би цаашдаа иймэрхүү бичлэгнүүд бас мэрсээр хийх болно. За тэгээд манай хоёр маа нэг иймэрхүү байдалтай. Тэгээд эмэгтэй нэрхтэйгээ бодвол арай намхан. Тэгээ хэдүүлээ энэ хүрзийг энэ хажуу талд нь хийжээ. Хажуу талд нь тавиад иймэрхүү байдлаа ихэнх машинууд ч бас хажуу талдаа хүрзээ хийсэн байдаг шүү дээ. Ингээ хүрзээ хажуу талд тавьчих. Тэгээд бас нэг өөр юм байгаа шүү дээ. Зургийн аппарат байгаа шүү дээ. Зургийн аппаратыг хажуу талд нь хийчих тий. Хажуу талд нь тавьчих. Хажуу талд ингээ тавьчвал зүгээр байгаа. Би та нарыг мэдэхгүй л дээ. Гэтэ би бол зургийн аппаратаа машиныхаа хажуу талдаа ингэж авч явдаг. Тэгээ энэ бол угаасаа асуудалгүй энгийн зүйл. Тэг ингээл аваачдаг шүү дээ. За тэгээд иймэрхүү тэр бамалцсан нь бол айгуу гоё. Тэгээд хэдүүлээ мини фигураа дотор нь хийх гээд үзье.
За тэгээ би мини фигурын бүр дотор нэг гээд нэлээд удаан үзлээ. Тэгээд энэ хоёр маань цуг болохоор багтдаггүй юм байна. Тэгээд толгоон тулаад багтахгүй. Тэгээ бүр энийг хойш нь бүр чих гэж үзээд хойшоо орохгүй гар нь тэглээд ордгоо юм байна. Тэгээ хоёулаа хамтдаа бол мини фигур маань бол машин дотор бол багтахгүй. Тэгээ тэр нь жоохон сонь санагдсан. Малгайгийн дайлж байгаа хийгээд үзье. Тэгээ харж нэг гар нь тэглээд байгаа зэг хажууд нь. Хитрхи өргөн мөртөө байна манай эмэгтэй. Арай л бак байгаад байна. Хэдүүлэр хөвдүүлч үлээд. Тэгээд эрэхтэйг ингээд дэж бас жоохон хойш нэвтүүлээд хүчээр багтаах гээд үзье. Багтахгүй шинжтэй нөө. Багтахгүй шинжтэй. Бүр нэг хоёулын энэ л хөвтүүлдэг юм бол. За ингээд бүр суулгачээ. За одоо. Сарвчтай малгаан тулаад байгаа зү. Яг ортойхоо хамт сарвчтай малгаан тулаад байна. Тэгэхээр бол машиндаа бол хоёулаа бол гоё багтахгүй. Түр малгайг авчлаа. Ингүүл яаж. Ингүүл болоод байгаа юм шиг. Вөө. За суудсан шүү манайхаа. Тэ. Суудсан тэгээд ингээд хата болцлоо. Тэг малгай толоогүй л машиндаас авах юм. Эмхтэн цаана жоохон тухгүй л явах юм байна. Гэхдээ бол хаана хүрэхээр сайхан машинтай. Вау. Йоо би энийг бол өдөр шөнжөнгөө ингээ бамбалзуулах юм байна. Өдөр шөнжөнгөө. Тэгээ хоёр тишээ ингэ налж болдог нь ер нь гоё юм байна. За тэгээ мэдээж хэрэг бичлэг таалагдвал subscribe дараарай, лайк хийгээрэй, тэгээ комент хийгээрэй. Тэгээд иймэрхүү бичлэг таалагдж байна уу? Лего сонирхдаг хүмүүсүүд бүгд доор комент хийгээрэй. Заяа. Би Лего сонирхдаг гэд. За. Тэгээ хэдүүлээ дараачихаа бичлэгээр уулзцгаая. Баярлаа. Баяртай.